Томас Морийн утоп харлсан төгс төгөлдөр нийгмийг зохиомжлоор дүрсэлсэн улс төрийн философийн сонгодог бүтээл юм. Хэдийгээр орчин үеийн эрх зүйн социологи үүсгэхээс өмнө бичигдсэн ч эрх зүй, засаглал, нийгмийн зохион байгуулалтын хоорондын хамаарал зэрэг эрх зүйн социологийг үндсэн ойлголтуудыг агуулжээ. Утоп харлын эрх зүйн тогтолцоонд тэгш байдал, шударга ёс, нийгмийн эв найрамдлыг дэмжих зорилготой энгийн бөгөөд оновчтой өмчийн эрх, эрүүгийн эрх зүй, нийгмийн халамжийн бодлого зэрэг янз бүрийн утопийн хуйлуудтай. Утоп харлын нэг онцлог нь баялаг бол хувь хүний өмч бус харин дундын өмч гэж үзэн тэдгээрийг хэрэгцээний дагуу хуваарлдаг. Утоп харал дээр янз бүрийн нийгэм өөрийн гэсэн хууль, ёс заншилтай бөгөөд олон ургалж үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг. Утоп харлын хууль нь дэг журмыг сахиулах, нийтийн сайн сайхныг дэмжих гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шалтгаан нөхцөл, хамтын сайн сайханд тулгуурладаг. Утоп харалт бүтээлт хууль, нийгэм, засаглалын хоорондын уялдаа холбоог эргэцүүлэн судалсан. Утоп сэтгэлгээний боломж, хязгаарлалт, түүний эрх зүй, улс төрийн институтыг төлөвлөхөд үзүүлэх нөлөөллийн талаар ойлголтыг өгнө. Хуульч шуухай блогийг уншаарай. Хамтдаа хөгжицгөөе.